Яна. Хасчаарай. Тэнгүүд бүгдээрээ амар таргалдаг. Би бол баг. Гэтэ яаж орох юм бэ гэвэл зөв тактик хэрэгтэй. Сайн бацгаана уу өглөөний мэнд. Нью-Йорк хотод бүтэн сайн өдөр болж байна. За би тэгээ та бүхэнд Columbia University-гийн кампусаар зочлуулъя. За энэ болохоор Butler Library. Одоо Columbia-гийн хамгийн iconic library-нуудын нэг гэсэн үг. Тэгэхээр одоо яг финалийн season ч юм уу те хичээлээ хийж хахад ч юм уу хүүхдүүд 24 цагаар хичээлээ хийдэг. Дотроо хамгийн алдартай одоо жишээ нь University Library гэж таах юм бол Google-д гарах юм бол Columbia-гийн Butler Library хамгийн түрүүнд гарч ирдэг. Одоо хамгийн алдартай гэсэн үг. За тэгээд бүгдээрээ одоо ороод үзэх юм бол амар гоё, дотроо гоё. Тэгээд 24 цагтай. Тэгээд Harvard-д байдаг ч юм уу эсвэл бусад бүх сургуулиуд байдаг шиг дотроо stacksтай тэр нь баг 11 давхар ингээд дан үрцэн номнууд байлаа. Тэгээд би Чингис хаан гэсэн чанаас баг бүтэн юм номын сан шиг юм байсан. Тэгэхээр ер нь одоо бүх архив, бүх номнууд, дэлхийн өв нь яг тийм дотроо байгаа гэсэн. Анхандаа бол яг тэр үед Америк British одоо Английн колони байсан болохоор яг Америкийн элитүүд ч юм уу эсвэл хааны хүүхдүүд энэ төр оруулах зорилготойгоор King's College гэж нэрлэжсэн байлээ. За тэгээд явандаа Америк тусгаар тогтнолоо зарлаад тусгаар улс болсны дараа манайх Columbia College гэж нэрлэгдсэн байдаг. Мэдээж мэдлэгийн төлөө гэдэг утгаараа enlightenment буюу соён гэгэрүүлэх гэдэг санаа Columbia-гийн бүх юм дээр явж байгаа те. Бид хоёр одоо Butler Library руу орж ирсэн шүү. Butler Library-ийн 2 дахь давхар. Нийт газар доор тэгээд дэш нь нэлээд 11 давхар. Гэхдээ гаднаас харахад 5 давхар байдаг. Ийшээ харах юм бол манай main hall байгаа. Reading room, уншлагын өрөө. За баруун талынх нь болохоор Stacks буюу одоо бүх ном, архив энд байдаг гэсэн үг. Reading room буюу уншлагын өрөө. Тэгээд хичээлээ хийгээл сууж байна. Ер нь 24 цаг хүүхдүүд бол ингээд саяын main hall энэ busy дандаа. Саяын бидний харсан уншлагын өрөө, саяын бидний явсан хоолуудаар Warren Buffett тэ. За дээрээс нь Barack Obama, Alexander Hamilton, John Jay алстай хүмүүс бүгдээ явтын суужсэн яг тэр ширээнүүд тэр хичээлээ хийжсэн, даалгавраа хийжсэн тэ. Энэ болохоор ярьж болдог collaborative өрөө. Ярьж болдог гэж боддог. Тэгэд ер нь хамгийн Instagrammable campus гэж бас хүмүүс ярьдаг. Одоо бүх өрөө амар aesthetic тэ. Story motivation амар өгнө. Harvard-ийн Widener Library надад таалагдсан. Гэхдээ Butler бас амар олон өрөөтэй гараад таалагдсан. Өрсөлдөд байгаа юм байхгүй. Амьдрал төсөж байгаа нь амар өөр. Тэгээд хүүхд толгонд 4 жилийн дараа төгсөө тэгээд ус амьдрал нохлуулахаас мэдж байгаа. Гэхдээ ер нь их амар өрсөлдөд байдаг. Finance дээр л амар алдцдаг. За бүгдээрээ Butler Library-аас гараад ирлээ. Тэгээд энэ болохоор Low Library. Анхандаа бол манай сургуулийн хамгийн гол хамгийн алдартай барилга байсан. Тэгээд номын сан байсан. Одоо болохоор бүх юмнууд одоо чинь янз бүрийн ивент болдог ч юм уу, бусад ерөнхийлөгч үрж ирдэг ч юм уу. Одоо том ивентүүд болох юм бол Low Library руу ороод хүүхдүүд уулздаг. За сонирхолтой факт гэвэл ямар ч мэргэжилтэй хүүхдээсэн хамаагүй бүх хүүхэд яг адилхан бараг бүтэн 2 жил коллежийн 2 жил хийхээр хэмжээний coursework одоо хичээлийг үзэх хэрэгтэй. Тэр хичээлүүд нь юу юм бэ гэхээр уран зохиол, хөгжим, физик одоо юу вэ те? Ер нь хүний амьдрал ингээд хэрэгтэй гэсэн бараг бүх хичээлүүдийг бүр заавал цаанаас нь авах хэрэгтэй байдаг. Тэгээ одоо та физикээр сурж гэнэ үү, химиэр сурж гэнэ үү? Ер нь юугаар сурж байсан хамаагүй бүгдийг үзэх хэрэгтэй. Тэгээ тэргээрээ илүү их хүүхдүүд bond гэдгээ гэсэн үг. За бүгдээрээ одоо John Jay гэдэг барилгын өмнө ирсэн байна. John Jay нь болохоор Америк улсын Founding Fathers гэж яригддаг буюу Нью-Йорк хотыгчдэр, Columbia University-гчдэр анх байгуулахад маш чухал үйл нэмрээ оруулсан хүн гэсэн үг. Тэгээ John Jay-ээр илүү их бахархдаг. За тэгээд John Jay барилга гэдэг нь энэ доороо dining hall-тай одоо хүүхдүүд хоолоо иддэг. Тэгээд дээр нь хүүхдүүд нь амьдардаг. Тэгээд эхний жилийн хүүхдүүд ихэвчлэн амьдардаг student dorm байгаа. Бид нэр зүрх очиж харсан. За бид нэр John Jay dining hall дээр орж ирсэн байна. За тэгээд энэ pasta bar байгаа, янз бүрийн хоол авч болно. Тэгэл хамгийн их протеин буюу хамгийн их бах өгдөгөөрөө бас алдартай. За өнөөдөр бол Mexico хол ирсэн юм шиг байна. Дуртай болоо. Паста дайлах өхрийн махад бол гоё. Тэс стейк энэ байгаа. За бид хоёр хоолоо идэх гэж ярьж суусан байна. Өхөр дахиа махиатай л хоол юм шиг. Манай сургууль бараг 7-8 хүн хоолны газартай. Тэгээд амар олон төрлийн хоолны газар байдаг. Энэ болохоор яг жирийн ингэ суугаад идэх хоолны газар байгаа. Food truck-ууд байгаа.
За одоо жишээ нь бүр пиццаны газар байгаа. Тэгээ Мексик хоолоод яг Chipotle шиг газар байгаа. Ер нь янз бүрийн яг хоолоодыг яг дуурайгаад хийсэн хоолны газрууд байдаг. Chipotle, like Pizza Hut ч юм уу тийм хоолны газар байна. Тийм meal plan-ы сонголтууд байгаа. Мэдээж эхний жилийн хүүхдүүд бол заавал хоол идэх хэрэгтэй. Тэгээд ер нь freshman 15 гэдэг шиг эхний жилийн хүүхдүүд амар хоол 7 хоногт 19 хоол иддэг. Тэнгүүд бүгдээрээ амар таргалдаг. Би бол баг за би жоохоо. За meal plan-аас болоод эхний жилийн хүүхдүүд заавал авах шаардлагатай байдаг. За тэгээд харгалдаг тохиолдлуудаас байгаа 2 3 дахь 4 дахь жилээсээ болохоор өөрөө сонгоод явдаг. Тэр нь болохоор 7 хоногт дээрс ч юм уу эсвэл бүтэн семестрийн дээрс ч юм уу байсан гэсэн. Тэгээд янз бүрийн одоо flex гэдэг доллар байдаг. Тэгээд мөнгө өгдөг. Тэр мөнгөөрөө бүгдээрээ шууд одоо чи Starbucks орж болно эсвэл ойр зургийн юмнуудаа бас шууд захиалж болно гэсэн. Тэгэхээр хоолны газар дээр нэмээд гаднаас хоолж авах мөнгөний бацаас нь. Тийм одоо семестр болгон хоолны планаас байлна. Зарим хүмүүс 7 хоногт 19 хоолыг сонгож болно. Зарим хүмүүс 1 семестр гэдэг нь одоо жилд 2 семестр байгаа. За тэгээд 1 семестр гэдэг нь семестрийн 100 ч юм уу 175 хавцаа хоол шууд ингээд захиалждаг. За бид хоёр хоолоо идээд гараад ирлээ. Александр Хамилтны хөшөөн дээр ирсэн байна. Тэгээд Alexander Hamilton нь Columbia гэдэг сургуулийн founding fathers гэж явдаг. Одоо яг үүсгэн байгуулсан одоо эцэг хүмүүсийн нэг гэсэн үг. За тэгээд Hamilton-ы барилга байна. Ийш зөндөх хичээлүүд байдаг. Бүх Орос хэлний ч юм уу, Герман хэлний ч юм уу, эсвэл яг юм ингээд хүндрэлтний хэмжээний юм том-томоор судалдаг тиймэрхүү департаментууд дандаа энэ барилгад байдаг. Би жоохон мангар мэржлэх юм байна. Би яг Америкийн үсэн шууд топ 20 руу ингээд 20 онд апплайд хийсэн. Апплайдах явцад Columbia вебсайт нь хамгийн хөгшин байсан. Тэгэхээр надаа бас мангар ч юм уу скол ингээд арай хөгшин скол гето гэж ярьдаг штэ. Арай ингээд босруулаатай харьцуулахад ингээд халтар юм болов гэдэг юм мангар бодол байсан. Одоо яг апплайд хийх заваагүй байх та. Тэгээ хүрээд ирсэн чинь бүр юм хамгийн премиум хамгийн юм одоо яг King's College гэдэг утгаараа амар юм exclusive байх дуртай хамгийн extravagant юм хамгийн тасаг сургуулиудын нэг байсан одоо юм шал өөрөөсөн. Тэгэхээр вебсайтанд ач холбогдохгүй яг жинхэнэ амьдрал дээр ингээд угаасаа байгаа орчин амьдрал за тэгээд байгаа хүмүүсээс нь шалтгаалаад надад хамгийн тасаг хамгийн гоё сургуулиудын нэг нэмж зарцсан. За би сургууль сонголтын дээр яагаад Columbia-г сонгосон бэ гэхээр л буюу их сургуулийн жилүүд бол ингээд хүний амьдрал маш том одоо өөрчлөлтийг авчирдаг тийм бүхэлдээ ер нь бол education гэхээр дан диплом аваад дуусгуугаар ингээд тэр хүний бүр character-ыг build гэдэг бүр ингээд ер нь тэр хүн ингээд төлөвчдөг яг бүтэн газар байгаа. За тэгэнгүүт тэгхтээ Америк улсын ер нь 2 газар төсөөлжсөн. Нэг бол Сан Франциско, нэг бол Нью-Йорк. За тэгэнгүүт Нью-Йоркд байдгаараа Columbia хамгийн алдартай. Нью-Йоркд байдгаараа маш олон давуу талууд байгаа гэсэн. Тэгэхээр одоо чи манай найзууд өөр ингээд Ivy League сурдаг найзууд хурж ирчээд чи ямар азтай юм бэ ямар гоё юм бэ. Манай сургуулийн гэсэн бол гоё доо гэж дандаа ярьдаг. Тэр нь маш сайхан байдаг. За тэгээд одоо шинэ NUI-тай харьцуулах юм бол манай кампус өөрөө яг Нью-Йоркийн төвд байдаг ч гэсэн өөртөө ингэсэн тусдаа кампустай. Тэгэхээр одоо жишээ нь би одоо Нью-Йоркд ингээд амар overstimulated байна те амар юм шуугантай хэцүү байна гэх одоо шалтгаан байхгүй гэсэн. Яагаад гэвэл Нью-Йоркд байгаа одоо шударгын төлөвлөгөө явж болно хамгийн гоё нүдийг үзэж болно Met Gala руу орж болно. Гэхдээ сургууль дээр ирээд тавин яг сургуулийн орчинд хичээл хийх боломжтой гэсэн. За өөр юу ярих вэ гэхээр core curriculum гэж байгаа. Core curriculum-ыг liberal arts сургуулиудын UChicago тэгээ Columbia хоёр offer хийдэг. За core curriculum дээр яадаг юм бэ гэхээр сайн ярьсанчлан одоо ямар ч хүүхдээсэн ягвар сурсан байсан заавал авах хэрэгтэй хичээлүүд байдаг. Тэгжиж одоо яг хүн болж төлөвчнө гэсэн үг. Тэгэхээр одоо чинь би яг физикээр сурч ирсэн нэг инженер болон физиктэй холбоотой ажил хийнэ гэд 100% бодож ирсэн. Ирээд хурж ирээд одоо жишээ нь literature humanities буюу хүмүүнлэгийн ухаан одоо жишээ нь уран зохиолын хичээл үзээд баг миний амьдрал ингээд оронгоор өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Яа тэгвэл тэр үед гадаасаа бол ингээд цогтой хэвээрээ 1 жилийн турш байгаа. Гэхдээ яг дотроо ингээд тархин дотор болж байгаа үйл явц ер нь ингээд бодож байгаа амьдралыг бодож байгаа ингээд хүндрэлтний бодож байгаа. За ирээдүйд юу хийх хэвтэй юу чухал юм одоо чинь justice буюу шударгаас гэж юу юм бэ гэдэг ч юм уу те. Тэр яг хүнд хэрэгтэй ингээд бүх идеанууд толгоонд орж ирэх хэвтэй тэр одоо идеологийн өөрчлөлтүүд бүгдээрээ яг тэр хичээлдээ болтгоо гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь ингээд амьдралд юу хийхээ мэдэхгүй. Эсвэл ингээд ирээдүйд ингээд хүндрэлтэнд ер нь яаж хүний нэмрээ оруулахаа мэдэхгүй байх юм бол Columbia ирэх юм бол тэр асуултанд маш хурдан хариулах боломжтой. Маш зөвөр, маш хурдан structured хариулах боломжтой. Тэгэхээр одоо university буюу их сургуулийн өөрийнх нь давуу тал бас байгаа. Нэг аргументыг би сонсдог ингээд хүмүүс тэгээ Harvard, MIT, like Columbia танаа тэр textbook-ийг чинь би одоо интернетээс шууд гуглаад өнгө олчих юм шиг гэж ярьдаг. Гэхдээ тэрнээсээ илүү бас тэр профессорууд юу амлаад байна гэхээр би одоо чинь Америкийн ч юм уу эсвэл одоо яг хүмүүсийн мэдж байгаа хамгийн алдартай
шинжлэх ухаанч ч юм уу те эсвэл хамгийн алдартай профессорудаас хичээл авах боломжтой. Тэгээд авдаг. Тэнгүү тэр хүмүүс одоо бүтэн семестрийн турш бүтэн 3-4 сарын турш надад 80 жил амьдрахтаа одоо бүр ингээд хүндрэлтэнд амар том хувь нэмэр оруулахдаа уншиж исэн, ойлгож исэн, хэрэгтэй гэж үзсэн бүх юмнуудаа маш компактны тэгээд маш зүгээр одоо бид нар шууд assign хийгээд өгдөг гэсэн. Тэгэхээр одоо чинь миний уншиж байгаа юм зүгээр шууд интернетээс ингээд би AI шиг ч юм уу те бүх мэдээллийг авч болно. Гэхдээ хүний ингээд тарих бүрэлдэхэд ч юм уу эсвэл яг хүмүүжихэд юу хэрэгтэй юм бэ гэдэг дээр хамгийн чухал тэгээд хамгийн сайн одоо зөвлөгөөнүүдийг бас профессорууд өгдөг гэсэн. Тэдний өгж байгаа тэр reading ч юм тэдний өгж байгаа тэр уншлагуудыг унших юм бол реалтчгүй ингээд бүр амьдралыг шал өөрөөр ингээд хармаар санаануудыг өгдөг тиймэрхүү сторинуудыг уншдаг. Тэгэхээр л ер нь интернетээс хайгаал за би одоо ингээд юу уншвал сайн хүн болох вэ гэж хайхын оронд одоо чинь хэрэгтэй хичээлүүд ч юм эсвэл дуртай хичээлээ авах юм бол тэр хүний амьдралын турш ч юм эсвэл тэр хүн өөрөө 80 жил амьдрахтаа бас их сурвалж сурсан байгаа. Бусад өмнөх багш нарынхаа одоо мэдлэг ч юм уу эсвэл сурсан юмнуудыг тээсэн байгаа. Тэнгүүт тэгээд хамгийн хэрэгтэй хамгийн зөв гэсэн юмудаа ингээд structure авах боломжтой гэсэн. Тэгээ энэ дээр tradition байхгүй. Гэхдээ кампусаар ингээд явжхад усан ориглуур ч юм уу, бөмбөг ч юм уу, хөшөө ч юм уу тиймэрхүү юмуд дандаа харна. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр Колумбиг төгссөн эсвэл Колумбиг төгссөн оюутнууд жилийн оюутнууд буцаад сургуультай хандив өгдөг ч юм уу эсвэл дурсамжаа бүтээх гэж өнөд өгдөг гэсэн. Тэгэхээр энэ одоо хэдэн оны? Тэгээ 1905 3 оны ангийнхан Колумбид дурсаж үлдээсэн байна гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ ингээд явж байгаа гот энэ барилга болгоны доор нь ингээд нэг блок байгаа. Тэгээд тэр блокн дээр ч гэсэн ингээд сурвал одоо үе үеийн төгсөгчдийн дурсаж үлдээсэн үүд бас байдаг гэсэн үг. Надад бас энэ culture нь ассан хэрэгтэй. Тэгээд одоо чинь дан сургууль дээр одоо хөшөө ингээд өгөхөөс гадна юу гэдэг вэ гэхээр дараагийн хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Тэгэхээр одоо чинь би named scholar одоо John J Scholar гэж авдаг одоо чинь 60,000 хүүхдээс 25-ыг сонгоод авдаг юм хөтөлбөртэй байгаа. Тэнгүүт намайг ийм боломжийг өгж байгаа хүн юу юм бэ гэхээр Колумбиг цаанаас нүгэд байгаа биш. Колумбиг төгссөн төгсөгч одоо манай дээдлийн ах эгчнэр надад өгж байгаа одоо чинь бэлэг гэж ойлгож байна. Тэр одоо өмнөх төгсөгчдийн ачаар би одоо Колумбид маш хямдханаар сурах боломжтой ч юм уу тий. Монгол хүмүүс ер нь хөвчлэн дандаа тэтгэлэг авдаг. Тэгээд тэтгэлэг авах боломжийг нь хэн өгöd байгаа юм бэ гэхээр өмнөх төгсөгчд нь өгж байгаа гэсэн. Тэгэхээр alumni network ямар ч сургууль маш том одоо фактор тий. Тэгэхээр ямар ч Ivy League-д орсон ер нь alumni network супер анал гэж итгэж байна гэсэн. За тэгээд alumni буюу ингээд өмнөх төгссөн хүмүүсийг яриад эхлэх юм бол бид нар яг alumni network гэж ярьж байна гэсэн. Тэгээд хараад үзэхээр ингээд ер нь бол таны сурсан сургуулийн network гэхээр ингээд аалзны тоо шиг ингээд амар том юм network байгаа тий. Та ямар ч хүнтэй танилцсан, тэрийг таних уу гэдэг яг маш ойлгомжтой гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь би 1 жилийн дотор ингээд өдрөө болгон Колумбид төгссөн ингээд өнөхөр оройхоо ормоор байгаа карьераа ормоор байгаа төслийнхаа талаар Колумбиг төгссөн хүн байвал тэр хүнтэй ярилцахад ямар ч асуудалгүй. Би одоо LinkedIn-ээр ч юм уу имэйлээр нь харцаад за хаагчаа надтай тантай нэг 30 минут уулзъя таны ажлаар сонирхъя гэд. Эсвэл надад нэг 100-ны summer internship өгөөч ч юм уу те. Тиймэрхүү боломжууд авах юм бол шууд амар шууд ингээд төрсөн дүү шиг юм шиг харьцаж одоо ингээд хайрлж энэч би энэ харьцдаг. Тэр нь надад айгу таалагдсан. Энэ хөшөөний нэр нь alma mater гэж байгаа. Alma mater гэдэг бол сургуулийг төгссөн хүнийг бэлгэлдэг гэсэн. Колумбигийн ер нь бэлгэдэл хүмүүс хөвчлэн эмгтэй хүмүүс байдаг. Яг гэхээр одоо чинь сая Butler Library руу ороод харах юм бол Athena буюу одоо оюун ухаан тэгээд дайны бурхан байдаг. Грек бурханы хөшөө байдаг. Энэ дээр болохоор бас эмгтэй alma mater гэдэг хөшөө байгаа. Тэгээд alumni холбоо ч юм уу, профессорууд ч юм уу ер нь ингээ кампусыг яриад үзэнгүүт нэг чухал одоо холбож байгаа юм нь юу вэ гэхээр culture буюу соёл гэсэн. Тэгэхээр сургуулийн соёл нь бүх юмнуудыг ингээ хооронд нь холбож идэг. Яг тэгвэл тэр хүмүүсийн shared experience буюу хамт амьдарч байгаа тэр яг амьдралын алхам бүр нь ингээ тэр хүмүүсийг холбож байгаа. Яг адилхан юм бодогдуулж байгаа, адилхан сэдвүүдийн талаар санаа зовж байгаа тиймэрхүү culture байгаа гэсэн. За Колумбигийн хувьд нэг culture байдаг. Одоо яг энэ талбай дээр гараад ер нь бол маш олон хүмүүс жигсдэг. Тэгэхээр жилээс жил ер нь яг 1700 оноос тий 2025 26 он хүртэл ер нь ингээд хүндрэлтэй ямар идеологийн ингээд shift-ууд буюу өөрчлөлтүүд явж байна тий. Эмэгтэй хүмүүс одоо vote хийх хэрэг нэгдсэн ч юм уу эсвэл хар хүмүүс их сурвалж сурах боломжтой болсон ч юм уу тиймэрхүү ямар ч дайн болсон ямар ч нийгмийн том өөрчлөлт болоход хамгийн түрүүнд жигсчээд хамгийн түрүүнд тэрний талаар дуугарч идэх хүмүүс Колумбигийн оюутнууд байдаг гэсэн. Тэгэхээр Колумбигийн оюутнууд яг одоо энэ шинэ талбайнууд дээр гараад жигсаад одоо яг ингэх ёсгүй ингэх ёстой тий одоо чинь хүнийг дайн ингэж зарлж болохгүй одоо энэ хүмүүс наа чи шудраг бос байна гэдэг ч юм уу тий яг moral талаас одоо этикийн талаас
тэрэн дээр маш одоо анхаарч үздэг гэсэн үг. Надад нэг таалагддаг юм нь Колумбиа амар юм symmetrical буюу маш сайн төлөвлөсөн кампустай юм шиг санагддаг. За тэгээд яагаад юм бэ гэхээр зөвхөн яг архитектур зөвхөн ингээд хүн амьдрахад гоёосоо гадна яг утга учирын талаасаа бас маш сонирхолтой. Яг гэвэл Law Library гэдэг хамгийн гол цөм одоо Колумбиагийн зүрх гэмээр library-ны хажууд хоёр талд нь хоёр яг шашныхан байгууллага байдаг. Тэгэхээр шашны гэдэг нэг нь сүмэн нөгөөх нь religious center байдаг гэсэн. Religious center дотор дандаа philosophy хичээлүүд ордог, moral хичээлүүд олдог. Тэгэхээр одоо чинь Muslim шашинтай хүмүүс хурж ирээ religious байшин дотроо залбирдаг гэсэн. За бүгдээрээ энэ барилга руу ингээд харах юм бол манай сургуулийн сүм байна. Сүм дотор хөгжмийн концертууд болдог, хүмүүс хурж ирж дуу хуурддаг, дээрэс нь залбирдаг. За тэгээд энэ доор нь болохоор танхимын өрөөнүүд байдаг, хичээлийн өрөөнүүд. За сүмийн доор орж миний хувьд л би бясалгал хийдэг. За тэгээд бясалгал хийхдээ 7 хоног болгоо энэ байшин руу орж доош нь ороод бясалгал хийдэг гэсэн. Дотор нь бас ороод бас бод. Тийм. Тэгээд шашныг яг судалдаг вэ гэхээр угсаа манайх философиг маш их судалдаг. Яг гэвэл бүхэн болгон философийн талаас маш том гүнзгий ойлголттой байх хэрэгтэй гэж үздэг. Тийм болохоор одоо чинь шашин заавал хүн болгон залбираа гэсэн юу ч байхгүй. Мэдээд бол маш олон atheist хүмүүс байгаа, маш олон яг даншинчлал ухаан сонирхдаг хүмүүс ч байгаа. Боловсрол гэхээр ялцчгүй ойлголт цаатай байхын тулд ингээд мэдлэгтэй байх хэрэгтэй. Ядаж юу яриад байгаа, ядаж яаж preach хийгээд түүхэн талаасаа яаж холбогдож байгаа гэдэг бүгдийг ингээд холбогдгоо гэсэн. Хүн төрөлхтний түүхийг холбож байгаа, хүн төрөлхтний ингээд ямар үзэл баримтлууд яаж өөрчлөгдөд бид нэр одоогийн хүртэл хүрсэн юм бэ гэдгийг судлахын тулд бүх шашнууд уус ялцчгүй оролцож эхэлдэг гэсэн үг. Яг бол би энэтэй ингээд холбогдоод байдаг. Прагматик цэнал ухаанаар шашин яагаад ийм болж байгаа, яаж бид нэрийг өөрчилж байгаа, биднэрт ямар нөлөөтэй юм бэ гэдгийг судлах боломжтой гэсэн үг. Миний хамгийн дуртай номын сан Avery Library энэ гартлага байна. Нарны гэрлэг ордог. Тэгээд амар aesthetic одоо хамгийн үзэсгэлэнтэй дотроо гоё харагддаг гэж боддог. За энэ болохоор Years Hall. Years Hall дотор юу байдаг юм бэ гэхээр өмнө Columbia Business School байсан. Columbia Business School одоо хамгийн алдартай business school-уудын бас нэг те. Одоо өөр кампус руу нээсэн ч гэсэн business school-ын зарим хичээлүүд дэше ордог. Одоо чинь JP Morgan, SpaceX ч юм уу хамгийн алдартай том компаниуд ирж ярьцлага өгөхдөө ч юм уу те. Эсвэл яриа өгөхдөө энэ Years Hall дотор орж яриа өгдөг гэсэн. Тэгээд одоо чинь finance ч юм уу гэх те. JP Morgan, Goldman Sachs гэл том фирмүүдэд ажилламаар байгаа хүмүүс байх юм бол ер нь их цагаа Years Hall дээр өнгөрөөдөг гэсэн. За одоо бүгдээ кампусын арай царай муутай гэж хэлж болох хэсэг л орж байна. Яг гэхээр engineering building гэдэг байгаа гэсэн. Өмнө нь дандаа humanities тэ соёл моёл тэгэл уран зохиол талаас ярьдаг байсан бол одоо бүгдээ яг Columbia Engineering-ийн library руу он байшинланд гарч үгүй. Columbia University гэдэг undergraduate буюу college оюутнууд байгаа, master оюутнууд байгаа, doctorate оюутнууд байгаа. Тэгээд судлаач нар байгаа, маш том community. Undergraduate буюу college нь дөрвөн шиг коллежтэй байдаг. Нэг нь Columbia College. Одоо чинь миний яг яриад байгаа бүх юмыг судалдаг core curriculum-тэй яг гол яг хүмүүсийн мэддэг Columbia College. Хоёр дахь нь бол Columbia Engineering. Мэдээж бид нартай адилхан этикийн хичээлүүдэд аавн бүх хичээлүүдэд аавн боловсролоо эзэмшин. Нэмээд Columbia Engineering хүүхдүүдийг инженер гэдэг цолоо авдаг гэсэн үг дараа нь төгсөөд. За дараа нь болохоор Barnard College. Barnard College бол эмэгтэй хүмүүсийн коллеж. Яг дан эмэгтэй хүүхдүүд сурдаг эмэгтэй коллеж. Тэгээд сүүлд нь болохоор GS буюу General Studies College байгаа. General Studies нь яадаг вэ гэхээр цэрэгт явсан ч юм уу эсвэл янз бүрийн ингээд өөр төрлийн карьертэй байсан хүмүүс буцаж коллежд орж ирэх боломжтой бол GS-ээр орж ирдэг гэсэн. Тэр та 28 настай дахиад коллеж хэмээр авал GS руу орж олно. За бүгдээрээ Columbia-гийн Computer Science, Data Science-тэй холбоотой. Маань зөвхөн шифүү гэдэг. Тэгээ одоо барилга болгон өөрийн гэсэн нэртэй байгаа те. Тэр нь бас өөрийн гэсэн дандаа түүхийг агуулж байдаг. Ямар түүх юм бэ гэхээр зарим хүмүүс бол Columbia-г үүсгэн байгуулагдсан хүмүүс байна. Зарим хүмүүс нь амар маш том хөрөнгө оруулалтыг Columbia-д авчирсан. Тэр барилгыг барихад одоо хүссэн хүмүүс байж болно те. Эсвэл бас мөнгө хандуулаад өгж байгаа төгссөн оюутнууд байгаа. За тэгээд нэг funny story ярих юм бол ер нь ингээд Columbia College-д ингээд сурч байхад сурж байгаа хүүхдтэй танилцах юм бол нөгөө хүүхдийнх нь last name буюу сүүлийнх нь гэр бүлийнх нь нэр нь танай сургуулийн барилга дээр байгаа нэр байх юм бол ер нь funny те ингээд яг тийм хүүхдүүд амар олон байдаг. Одоо жишээ нь
Schermerhorn гэдэг манад нэг барилга байдаг. Тэгсэн чинь нэг хүүхдэд танилцсан чинь first name нэг өөр нэртэй тэгсэн last name Schermerhorn. Тэгэхээр одоо насаараа баг legacy буюу бүр 10 үеэрээ ч юм уу эсвэл маш олон үеэрээ Columbus орсон тиймэрхүү гэр бүлүүд байдаг гэсэн. Тийм legacy хүүхдүүдийг яг хуу амархан орно гэж яриад байдаг. Мэдээж би бол тийм давуу тал яа за амар controversial. Болно гэж ярьчихвал би бол болно гэж байна. Тийм биз дээ Монгол хүүхдүүд орох юм бол одоо хүүхдүүд нь дүүнер нь улам орох боломжтой болохоор ч надад л амар. Гэтэ хүмүүс unfair гэдэг л гэхдээ 10 гэж unfair. За бүгдээрээ физикийн барилганы хажууд ирсэн байна. Энэ бол Pupin Library. За энд бол хамгийн алдартай том төслүүд том одоо жишээ нь дахиад хөндөрлөлтний амар том өөрчлөлтүүдийг авчирсан байшин гэж хэлж болно гэсэн. За нэг сонирхолтой түүх нь юу юм бэ гэхээр энэ барилгын доор радиоактив элементүүд бас байдаг гэсэн. Тэгэхээр тэр нөгөө Oppenheimer гэх кино үзчихсэн бол тэрний Manhattan Project-ыг Columbia-гийн энэ library-д энэ байшин дотор эхлүүлжсэн гэсэн. Одоо хүртэл бид нэр одоо яг энэ барилгатаа хичээлийг хийдэг, шалгалтаа хийдэг. Тэгээ одоо жишээ нь Fermi's Paradox гэж сонсчихсан бол Dr. Fermi Columbia-д байдаг. Тэгээ Rabi бас байдаг. Dr. Rabi одоогийн эхогийн систем те airport-ээр та нар гацсан цуугахтаа ингээд компьютер luggage шалгуулахад тэрийг ингээд скан хийж байгаа device энэ бүх юмыг яг ер нь энэ байшинд хийжсэн гэсэн. Тэгэхээр маш том шинжлэх ухааны ололтууд, маш том ингээд хөндлөлтөнд өөрчлөлт авчирсан бүх том юм milestone буюу цэгүүд энэ барилгад болж ирсэн нь ийм онцлогтой гэсэн. Тэгээ надад тэр мэдрэмж нь амар гоё байдаг. Яагаад гэхээр би Barack Obamaтай хамт нэг ширэндээ сууж байгаа тийм. Alexander Hamilton-ы хийсэн алхсан годамжаар би хамт алхаж байгаа. Fermi-гийн яг тэр одоо тархиараа ингээд бодоод ингээд миний одоо чи манай ээж хагалгаанд орлоо гэхэд тэр хагалгааны машин одоо миний сууж байгаа барилгын яг тэр өрөөнд тэр хүний бодсон санаанаас өсөлтөө гэд бодоход ер нь ингээд хүний амьдрал ингээд яаж ингэж амар томор өөрчлөгдөж болох юм бэ гэдгийг ойлгуулмаар гэсэн үг. Тэгэд яг үнэхээр бодоод үзэх юм бол та caveman буюу те агууд амьдардаг байсан хүмүүсээс одоо хүртэл 100% хүний өөрчлөлттэй байгаа те. Тэр Columbia-д орж ирээд надад хамгийн том өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр багтаа би ингээд янз бүрийн нэг технологи хардаг ч юм уу нэг байгууллагыг хараад ямар том юм бэ ямар өөр ингээд мөрөөдмөр ямар амар өөр ертөнц вэ гэж хардаг байсан бол одоо бол ингээд дэлхийд дээр юу ч хийвэл юу хийх гэсэн надад ингээд боломжтой маш ойрхон юм шиг санагддаг. Одоо чинь жилийн дотор би хичээх юм бол гараа сунгаад жишээ нь тийш орж болохоор одоо CERN буюу одоо чинь дэлхийн хамгийн том шинжлэх ухааны байгууллагад би ормоор байвал хичээгээд үнэхээр ормоор байвал боломжтой гэсэн. Тэгээд ер нь ингээд бүх юмыг ингээд ойрхон юм шиг санагдуулдаг Columbia-д орж ирэх юм бол. Тэр ямар ч мөрөдөл байсан, ямар ч карьер ямар байсан тийшээгээ орж ороход хэцүү биш. Тэгээ боломжтой гэдгийг ингээд амар сайн мэдрүүлдэг. Би одоо ийм хар нүхний бичлэг хийдэг судалгааны багт ажилладаг. Манай баг болохоор MIT Lincoln Labs, за тэгээд Brown University, Columbia University, Utah State гэдэргээд маш олон байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр би одоо жишээ нь ямар ч алдартай эрдэмтэн байсан, ямар ч Нобелийн шагналтай эрдэмтэн лөө нэг имэйл бичээд нэгдэг өдөр над руу хариу ирэх магадлал маш өндөр. Тэгэхээр тэр нь бол маш гайхалтай санагддаг. Тийм. За тэгээд тэр цаана харагдаж байгаа нь Teachers College гэж байгаа. Тэр миний сая дурдаагүй нэг коллеж байгаа. Columbia College, Barnard College, GS Engineering. За тэгээд Teachers College гэж буюу багш нарын яг багш нар бэлдэг ийм сургууль байгаа. Манайд яг хуу Barnard College гэж байдаг. Тэр нь болохоор амар ийм fashion лагтай охтуудаараа бас алдартай. Тэгэхээр яг Barnard-ийн охтуудтай Columbia-гийн залуучууд ирэх тиймэрхүү тэгэлтүүд бас байгаа. Тэгээд яг хуу манайхан амар woke сургуулиуд бас байгаа. Амар либерал үзэлтэй гэх юм уу? Хүн ингээд ямар ч мөрөлдөлтэй байсан, юу ч хийсэн, өөрөө ямар ч хүн болмоор байсан, боломжтой ямар ч асуудалгүй. Тэгээд тэр хүнийг өөрийнх нь эрх гэж үздэг болохоор би нөгөөдөр ингээд Монгол дээлтэй ороод ирэхэд тэнцэх гайхгүй тий. Эсвэл нэг хүн шал өөр хувцастай, эсвэл нэг юм одоо жишээ нь жирийн хүн хараад ямар сонио хувцас вэ гэж хармаар хувцас байсан хамаагүй тэрийг хараад хүн гайхгүй. Хүн өсөө яаж янзлмаар байна тэр хамаа байхгүй. Манай багш нар одоо чинь шивэстэй багш нар байдаг ч юм уу тий. Би нэг математик хичээл авсан чинь манай багш юм Орс юм булабитэй амар өндөр тэгээд юм гараараа дөрөв шивэстэй ах орж ирж зааж маадаг ч юм уу тий. Тэр үний годамжаар би хараад математик профессор байна гэж бодмооргүй. Тэгэхээр яа. Тэгэхээр одоо кампус дээр явж байвал fashion талаасаа ч юм уу тий. Нью-Йорк гэдэг утгаараа бас хүүхдүүдийн одоо хувцлал маш дэгжин байдаг, сонирхолтой байдаг. Тэгэхээр ер нь бол би яг хизээч баг өддөг үг юм аа. Тийм. Одоо Brown University чинь Баугатай гэдгээр алдартай. Манай сургууль бол Lion буюу арслангаар алдартай. Яг бол King's College гингүүд яг арсланг бэлэгддэг. За тэгээд бүх юм дээр
арслангийн бэлэгдэл Колумбиад байдаг гэсэн үг. Тэр Roar Lion Roar гэдэг одоо дуулдаг те Колумбиагийн дуун дээр Roar Lion Roar гэдэг дуулдаг. Тэгэхээр ер нь яг арслангийн бэлэгдэл сургуулийн бүх хавар байдаг гэсэн үг. Тийм манай сургуулийн маскот өөрөө бас арслан байдаг. Би бас арсландаа дуртай, арай сүрлэг баямтай. Баагатай арслан арай цалж. Тийм манай сургуулийн тодорхойлдог өнгө бол ийм light blue цэнхэр өнгөтэй байдаг. Надад Колумбиагийн өнгө нь хамгийн таалагддаг. Яагаад гэвэл Harvard-д бас нэг хэдэн сар сурч ирсэн. Тэнгүүд бүх юм нь улаан байнгут миний нүдийг амар ядраагаад стресстэй байх юм шиг санагдсан. Өнгө чи одоо яг psychological хүнд амар нөлөөлөг. Тэнгүүд надад Колумбиагийн өнгө нь амар таалагддаг. Ийм нүдэнд амархан, тэгээ тайван байгмаар. За тэгээд угаасаа ингээд архитектурыг хараад үзэнгүүт мэдээж улаан өнгө байгаа ч гэсэн дан бүх юм нь улаан гэсэн юм байхгүй. Аскулаан бүх юм нь цэнхэр гэсэн юм байхгүй. Тэгэхээр бүх одоо тэр нөгөө visually тэр хүний сэтгэл зүй ямар байна гэдгийг маш сайн бодож хийсэн юм шиг санагддаг. Тийм болохоор Колумбиагийн өнгө царайлаг өнгө юм шиг. Тэгэл дэвтэрэн дээр ч гэсэн тэгэл одоо жишээ нь чи Катарт явж гин үү, Шанхайд явж гин үү, дэлхийн хаач явж исэн Колумбиагийн өнгийг хараад хүн шууд Колумбиа гэж харна. Harvard-ийн Crimson-ыг хараад Chicago юм уу, Harvard юм уу, Brown юм уу те хүмүүсээс гайхаж магадгүй. Тэгэхээр тэргээр юм амар одоо distinct буюу юм онцлогтой өнгөтэй. Тийм Columbia Blue гэд хараад л үсэх хүн амар ойлгомжтой юм байна. Би сургуулийнхаа нэг 80% нь явж ирсэн баха. Columbia Business School руу бид нэр орж болтгоо. Харамсалтай. Гэхдээ Columbia Business School-ийн програм байдаг. Тийш ороод үзэх юм бол шууд бакалавр MBA хамт хийдэг бас програм байгаа. Тэгэхээр тэрийг үнэхээр орчих юм бол тэгээд гоё боломжууд өгсөй ба. Lewson гэдэг building. Одоо энэ шиг тэгээд янз бүрийн хичээлийн техникүүд бүгд байгаа. Columbia-гийн Journalism School нь бас хамгийн алдартай сургуулиуд нэг. Бичгийн чадварыг хамгийн одоо дээрээр үнэлдэг тиймэрхүү сургууль гэсэн. Яг саяхан ярьсанчлан те инженер байна уу ер нь та хэн байсан ч хамаагүй бичгийн чадвар маш сайн байх хэрэгтэй. Манай физикийн багш хүртэл ярьж байлаа. Одоо чинь MIT-д нэг хэдэн жил заагаад хүрээд ирсэн чинь яалтчгүй хүүхдүүдийнх нь бичгийн чадвар нь Columbia-гийн хүүхдүүдийн бичгийн чадвараас шал өөр байна. Сэтгэж байгаа байдал нь өөр байна гэдэг. Тэгэхээр яалтчгүй манай сургуулийн бичгийн чадварын writing телевизийн талаас чадвар маш өндөртэй. Тэгээд Columbia түүнийгээ дагаад Columbia Journalism School бас алдартай. Тэгээд Columbia-гийн Graduate Schools гэдэг ярих юм бол Business School-ийн угсаа top 5-д ордог. Harvard Business School, Columbia Business School, Stanford Business School гэх хүмүүс ярьдаг. Law School нь бас маш алдартай. Хүүхдүүд бакалавра шууд Columbia-д хийчихэд Law School-аа шууд Columbia-д дагаад хийчихдэг. Бараг 5 жил Law School-д дуусчихдаг лөө. Тиймэрхүү тохиолдол байдаг гэсэн. Хамгийн нэгт бол угсаа excellence. Тэр нь юу гэхээр чи Instagram дээр 5 сая хүн та цайд авах хэрэгтэй байж болно те. Чи Олимпийн атлет гэж болно. Чи амьдрал дээр ямар ч амжилт үзсэн байж болно. Гэхдээ ялч үчиний академик чадвар чинь өндөр байх хэрэгтэй гэсэн үг. Тэр би одоо SAT дээр өндөр оноогүй байсан бол тэр нь орохгүй гэдэг амар ойлгомжтой. Би ямар ч алдартай, ямар ч лаг хүүхдэд танилцсан те. Ямар ч аав ээжийн тэр ботон байсан. Тэр мэдээж академик чадвар нь маш өндөр байдаг гэсэн үг. Манай нэг найз асамжийн төвөөр ингээд насаараа амьдэрсэн. Тэгээд ингээд олон муужид солисон. Тэгээд ингээд амьдралынхын түүхэнд машин зэчэнд зөндөө хонж исэн ч юм уу тиймэрхүү түүхтэй байдаг. Гэхдээ тэгээд хүүхд болгонтой яриад үзэхээр ингээд өөрийн гэсэн маш юм сонирхолтой ч юм уу эсвэл маш юм онцгой түүхүүдтэй. Гэхдээ түүнийгээ дагаад мэдээж хичээлтэй маш сайн байдаг. Тэр хүүхэд одоо жишээ нь GPA 4.0-тэй. Тэгээд өс SAT дээр 1500-аас дээш оноо аваагүй байх юм бол ер нь ороход бас хэцүү байх юм байна. За хоёрдугаарт гэвэл миний ярьсанчлан бичгийн чадварыг маш өндөрөөр үнэлдэг болохоор эсэн дээрээ маш сайн тунгаасан маш их бодсон байх хэрэгтэй. Тэгвэл яг үндэ таны grammar ч юм уу эсвэл таны тэр бичиж байгаа хэлбэр хамаагүй байж магадгүй. Гэхдээ юу чухал юм бэ гэхээр энэ хүүхэд үнэхээр амьдрал дээр ингэж тунгааж бодож үзсэн үү те. Үнэхээр ярьж байгаа юм ингээд энэ хүн өөрт нь чухал байна уу. За би тэгээд одоо чинь миний зорилго эмээ гэж сургууль хэлж байгаа бол тэр зорилго нь үнэн байна уугүй юу гэдэг нь бас маш чухал. Тэр эсэн дээр би одоо дэлхийг одоо юу юм те cancer technology-гаар ингээд өөрчлөнө гэж бичингүүтээ хийсэн бүх юм finance-тай холбоотой байх юм бол нэг нотой те. Мэдээж таны эсэ, таны application, таны бүх юм маш cohesive, ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн. Тэр хүн хараад энэ яг яах гэдэг нь юу хийх гэдэг нь гэдэг нь ойлгомжгүй байх боломжгүй. Тэгэхээр мэдээж одоо чинь заавал яг мэрэгчлээ 100% сонгоцсон байх албатай гэсэн үг биш. Би одоо чинь физикийг сонгонгуудаа яг заавал физикээр явна гэсэн сонирхол байхгүй. Яагаад гэвэл Columbia бүр эсэргээрээ чи орж ирээд үнэхээр яг өөрийнхөө жинхэнэ ингээд өөрийнхөө хүүхнээ ойлгоод бараг юу юм те бурхнаас дуудсан дуудлагаа ойлгоод ингээд хийх юмаа ингээд 100% ойлгоорой гэж тэгж уриалдаг. Тийм болохоор миний яриад байгаа тэр application чи cohesive ч юм уу эсвэл ингээд уялдаа холбоотой байх хэрэгтэй гэдэг нь ямар утгаараа вэ гэхээр тэр эцсийн зорилго те
эцсийн зорилго тэр том зургаараа би ингээд ямар импакт үзүүлмээр байгаа. Юу эсвэл надад чухал юм бэ гэдг нь маш ойлгомжтой байх хэрэгтэй. Тийм бид өнгөж 2 дахь хичээлээ сурж байгаа. Тэгээд авсан хичээлүүд ч байсан танилцсан хүмүүсд ч байгаа. Сурж байгаа одоо чинь сургамжууд байгаа тийм амьдрал. Тэдгээр нь л би одоо Колумбиад сураагүй бол миний амьдрал бодож байгаа бодол те хийж байгаа юм ямар амар өөр байгаа вэ гэж би бас боддог. Тийм нэг жишээ хэлбэл би айгүйх бизнесийн талаар боддог. Тэгээд ирээдүйд яг бизнесмен болно гэж боддог байсан. Тэгэхээр тэр нь одоо яг money driven, fame driven гэх юм уу. За мэдээж тэгж болно. Колумбиад гэсэн ч гэсэн ингээд амар дан мөнгө ингээд насаараа хөөгөөд одоо чинь Wall Street-д амар мөнгө хийсэн те мундаг залуучууд байгаа. Гэхдээ миний хувьд ямар өөрчлөлтсөн бэ гэхээр ном уншдаг байсан ч гэсэн философийн талаар нэг ном уншдаг байсан. Тэнгүүд хурж ирээд угсаа ууших шаардлагатай болонгууд хүн төрөлхтөнд бичсэн хамгийн супер зохиолуудыг хамгийн их болгошруулсан одоо утга учиртай юмнуудыг ингээд уншиж байгаа болохоор тэрийг уншингууд надад одоо чи би бизнесийг өмнө ингээд мөнгө гэдгээр хардаг байсан бол одоо за ингээд энэ human story те хүний ингээд энэ story ингээд яваад байгаа те ингээд ancestor-ууд чинь танаа ингээд өвгдөц чинь ингээд явж байгаа энэ story-г яаж үргэлжлүүлэх үү эсвэл үргэлжлүүлэх чухал юм уу гэдэг дээр бас маш их бод. Тэгэхээр амар энэ existential сэдвүүдийг бас аяг бодсон. Тэр нь надад таалагдсан. Тэр арай бүх одоо хийж байгаа юм арай утга учиртай санагдаж байгаа надад миний хувьд гэхээр. За эцэгчүүд энэ бичлэгийг үзчихвэл одоо анхаарлаа хандуулаарай. За та хүүхдээ Колумбиа руу явуулах юм бол ер нь бас санаа зовхон бас байхгүй. Тэр одоо жишээ нь ямар юм дээр гэхээр өдөр тутмын амьдрал дээр би ямар ч эмнэлэг рүү орсон, ямар ч emergency болсон. Одоо American healthcare system-ыг айгу муу гэж ярьдаг. Гэхдээ Колумбиагийн хүүхдээ байх юм бол мэдээж төвшөнд ч юм уу эсвэл одоо нөгөө сургалтын төлбөрөнд нь байдаг болохоор би ямар ч хүчинтэй байсан, ямар ч emergency гарсан шууд одоо St. John Jay гэдэг байгаа энэ барилгад ороод доор нь эмнэлэг байгаа. Эмнэлэгт үргэлжлүүлж болно. Campus safety гэхэд жишээ нь танай охин оройн цагаар одоо чинь internship-ээ дуусгаад хурж ирлээ гэхэд аюултай байна. Надад тусалцаа хэрэгтэй байна гэхэд Колумбиагийн бүр ингээд тусгайчлан гаргасан ингээд бараг такси шууд таны хүүхдийг авах боломжтой. Тэгэхээр одоо чинь аюулгүй байдлаас ч юм уу эсвэл карьерийн хувьд дэмжлэг авдаг ч юм уу эсвэл санхүүгийн хувьд дэмжлэг авдаг ч юм уу ямар ч асуудал хүүхдэд гарсан тэр нөлөөнд хангах тэр экосистемийн амар сайн бодож хийсэн юм шиг санагддаг. Тэгэхээр би нэг ирээд нэг ингээд за энэ хэцүү байна да, хоол нь муухай байна да, эсвэл би ингээд амар тохгүй байна, эсвэл найзуудтай болж чадахгүй байна гэсэн одоо нэг хүүхдүүдийн гаргадаг асуудлууд ер нь надад нэг амар харагдаагүй. Гэхдээ нэг юм expect хийх хэрэгтэй юм. Таны хүүхд үнэхээр хичээлээ сайн хийж чаддаг. Тэгээд үнэхээр сайн сурагч байх юм бол эсвэл үнэхээр сайн performing байх юм бол ер нь ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр нэг талаас айгүй meritocratic тийм хин илүү хичээсэн, хин илүү амжилт гаргасан гэдэг нь бас айгүй чухал. За би ингээд айгүй genuine яг үнээрээ яриа заяа. Өрсөлдөөн маш өндөр байсан. Яг тэгвэл чи сургуультаа ороод орсныхоо тэр 100 нь амарч болохгүй. Ямар нэгэн карьер руу ормоор тэргээртэй холбоотой internship хийх хэрэгтэй, судалгааны ажил хийх хэрэгтэй, apply-д эхлэх хэрэгтэй. Кампус дээр хурж ирээд клубд ормоор байвал тэр клубуудынхаа хүүхдүүдтэй 100 сургуультаа орж ирээгүй байхдаа танилцаад уулзсан байх хэрэгтэй тий. Хин сайн бэлтгэлтэй байна, хин илүү их мэдээлэлтэй байна, хин илүү хичээж байна, хин илүү эрт байна гэдэг нь амар чухал. Надад өрсөлдөөн амар brutal буюу unforgiving тий. Мэдээж маш олон боломжууд ингээд явж байгаа. Ингээд богоонороо ингээд боломжууд гарч ирээд яваад байгаа. Гэхдээ тийшээ суугахын тулд маш хурдан самбаачлаж тэр одоо боломжийг ингээд хатах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл тэгээд богоон ингээд цаг нөрлөх хүрэл яваад байна. Тэр хүмүүс шууд 4-р жилдээ яваа тэгэл ажил олчихно тий. Эсвэл сурж байгаад ингээд 1 2 3 даа ингээд зүгээр амьдрал ингээд за ингээд коллежид сайхан жаргаж байгаа л ч тэгэж байгаа л зүгээр болчихно гэж боддог. Бол American College-д хурж ирээд эхний жилийнхаа эхний семестрээс эхлээд 4 дахь жилдээ төгсөх карьераа бодож эхлэх гэсэн. Тэрэн дээр бол өрсөлдөөн маш өндөр. Тэгээд мэдээж сургуулийн өгж байгаа маш олон боломжууд, маш олон давуу талуудыг эзэмшихээс гадна та сургуулийн өгч гэнэ гэдэг нь та сайн сурагч байна. За тэгээд өөрийнхөө хүсэж байгаа эсвэл care about буюу ингээд анхаарал тавьдаг тэр сэдв байна те. Тэрэн дээр илүү хувь нэмрээ оруулах гэж хичээх хэрэгтэй гэсэн. Хин илүү бусдад өгдөг сэтгэлтэй байна те. Giving сэтгэлтэй байна. Хин илүү боломжийг бусдад өгч байна. Хин клубынхаа ерөнхийлөгч байна, хин хамгийн сайн сурагч байж байна, хин valedictorian байна, хин сургууль нэр хүнд авчирч байна гэдэг бол бас танд өшөө болон маш их боломжийг авчирна. Мэдээж нэ боломжийг хаахгүй тий. Одоо муу сурлаа тэгээд ингээд сургуулиас өгдсөн байна гэсэн үг байхгүй. Одоо сургуульд орох юм бол ер нь төгсөх нь ойлгомжтой. Гэхдээ та сайн сурснараа нэмэлт олддог боломжууд амар их. Таны одоо
сургууль дээр хийсэн project чинь сайн явах юм бол тэр стартап болоод за тэгээ шууд $20 сая фандинг аваад Сан Франциско руу явчих боломжууд бас зөндөө байдаг те. Тэгэхээр амар их өрсөлдөөнтэй. Өрсөлдөөнд нь тэгээд ялах юм бол боломж нь ингээд бүр амар одоо infinite %. Тийм. Одоо би high school-ыг сургуульд орохоос өмнө хастад ингээд бүх юм баг ингээд Колумбия шиг Ivy League-т ороод ингээд амьдрал баг гоё болно те. Ингээд амьдрал их хэцүү юмыг давчлаа гэж боддог байсан. Нэг талаасаа тийм. Гэхдээ нөгөө талаасаа ороод ингээд дөнгөж эхлэл байгаа те. Одоо ингээд ер нь хөвчлэн ингээд Колумбиад ороод ирсэн хүмүүс тэр мужийнхаа, тэр улсынхаа, тэр сургуулийнхаа номер 1 хүүхдүүд нь орж ирдэг. Тэгээд ороод ирсэн чинь хүүхд болгон сургуулийнхаа номер 1, хүүхд болгон мужийнхаа номер 1, хүүхд болгон SAT дээр 1600 оноо авсан хүүхдүүд ороод ирдэг болохоор дахиад өрсөлдөөн шинээр эхлэх гэсэн үг. Тэгэхээр та ахлах сургуулийнхаа ертөнцид номер 1 гэж чадсан бол Колумбиа дээр номер 1 гэж чадах уу? Тэгээд гараад internship-тэй номер 1 гэж чадах уу? Ажлаа номер 1 гэж чадах уу гэл өрсөлдөөн улам хэцүү болно гэсэн үг. Тэр амарч болохгүй юм. Яа сайн одоо calculator амралтууд авах хэрэгтэй те. Амралтаараа сайн амрах хэрэгтэй. Удаж нойр авах хэрэгтэй. Гэхдээ сэтгэл санаагаараа ингээд slack off буюу шууд амраа те. Одоо ингээд за амьдрал болцсон. Одоо ингээд тайван гэж бодож болохгүй. Одоо дөнгөж л амьдрал эхэлж байна гэдэг талаас харах хэрэгтэй гэсэн. Энэ law school library. Columbia Law School бас алдартай. Тэгээд шинээр байгуулагдсан. Lil U Law School Library гэж нэрлэдэг байгаа. Lil U нь болохоор бас Америкийн хамгийн алдартай одоо чинь hedge fund-уудын менежер алдартай тэр бонтой хүн. За тэгээд Колумбиад $15 сая хандивлаад тэгээд энэ барилгыг өөрийнхөө нэрээр авсан. Чөлөө цагаараа хийх боломжтой юмнууд зөндөө байгаа. Клубуудад амар идэвхтэй оролцдог. Одоо чинь би ийм literary society гэдэг те. Хагас өдөр болгон бүсэд найзтайгаа ярьж ингээд философийн талаар мэтгэлцдэг тиймэрхүү клуб байгаа. Нөгөөх нь болохоор PGN буюу business fraternity байгаа. Одоо чинь fraternity буюу Greek culture гэсэн American college-д байдаг. Би болохоор business fraternity гэдэг одоо сургуулиас гадна ажилдаа орохдоо яаж орох уу, CV-гээ яаж бичих үү, яаж костюм бижака одоо чинь зангиагаа яаж гоё зөөх үү гэдэг ч юм уу те. Тэр талаараа одоо ингээд professional талаас нь хөгжүүлдэг тийм клуб байгаа. Хүүхдүүд маш олон спорт тоглодог. Тэгээд ямар ч culture-аас ирсэн, ямар ч соёлоос ирсэн байсан танд зохиох ямар нэгэн клуб байгаа гэсэн. Би бас Бүрээс клуб дээр очиж 7 хоног болгон мэтгэлцдэг нэ. Meditate хийдэг, одоо бэлтгэл хийдэг. Тэгэхээр одоо чинь би бол өчигдөр ингээд харахад энтгэг хүүхдүүд энтгэг бүжгээ хийдэг тиймэрхүү юм байгаа. Хүмүүс төглөрөө тогломороор тоглодог. За тэгэл олимпийн атлетууд бол хийж байгаа юмнууд нь спортоо хийж байгаа. Тэгэхээр ямар ч culture байсан, ямар ч background байсан, ямар ч сонирхолтой байсан тэрийг хийх боломжтой. Мэдээж тэгээ шинээр байгуулмаар бол сургуулиас санаасан баг мөнгө өнгөд тэр клубаа хийх боломж өгдөг гэсэн. Тэгэхээр хичээлээс гадуурх бас өөдөх юм байхгүй. Мэдээж хүүхдүүд карьерийнхаа төлөө юм хийн. Тэгээд амьдралынхаа төлөө одоо чинь карьерийнхаа төлөө юм хийхээс гадна спортын талаар extracurricular-аас бас хийх юмуд багсан байгаа. Тэгээд хүүхдүүд хөвчлэн цагаар research lab-ууд буюу судалгааны лабууд, лабораториудад өнгөрөөдөг. За тэгээд тэрний ирээдүйд олон улсаар явах ч юм уу, эсвэл conference буюу том уулзалтад орох боломжуудыг бас өгөх боломжтой. Би ерөн семестрт хүүхдүүд 4-6 хичээл авдаг. Тэгээ кредитийн системээр явдаг болохоор нэг хичээл нь 3-4 кредит байдаг. Тэгээ нэг 18-аас 20 кредит хүүхдүүд аваад явдаг. Engineering school-д хүүхдүүд илүү кредит авдаг. Тэгээд хичээлүүд дээр бол маш сонирхолтой хичээлүүд үзэж байгаа. Тэгээ манай профессор одоо чинь Brian Greene байсан гэж юм. Тэгээ Brian Greene бол Google дээр л одоо scientist гэж хайхад те одоо шинжлэх ухаанч гэж хайхад физикч гэж хайхад олох хүмүүсийн нэг байгаа. David Albert гэж байгаа. Тэгээ одоо чинь дээр үед нөгөө Descartes те Spinoza те эсвэл Virgil ч юм уу эсвэл Homer ч юм ингээд түүхэн алдартай хүмүүс одоо юм Van Gogh гэдэг ч юм уу те тиймэрхүү хүмүүс ингээд хаанд байдаг байсан бэ гэхээр тэгэл тиймэрхүү хүмүүсийг бодохдоо бид нар ингээд холор төсөөлдөг. Тэнгүүд би ингээд 100 жилийн дараа ингээд яригдах хүмүүсээс шууд ингээд хичээл авч байгаа байдал надад амар сонирхолтой таалагдж байгаа. Тэр хүмүүсийн өгж байгаа мэдлэг, би авч байгаа ярихдаа өөрийнхөө аргумент буюу санаагаа яаж төвшүүлж байгаа бүх юм тэгэл хичээлийн материалаас гадна нэмэлт нэг experience, нэмэлт нэг сургамж юм шиг санагдав. Хичээлүүд нь Монголын системээс шал өөр. Монгол high school угаасаа даалгавраа хийгээл ингээд явал би яг хуу англи системтэй харьцуулахад англи бол семестрийн сүүлд нэг шалгалт өгөөд 100% шалгуулдаг бол
Колумбиа болохоор жоо ядаргаатай нэг талаасаа. Яг гэвэл attendance буюу одоо сургуульд хичээлд очиж гэнэ үү гэдэг нь хамаатай, даалгавраа хийж гэнэ хамаатай, quiz нь хамаатай, шалгалт нь хамаатай. Тэгэхээр дүнгээ 100% гаргахын тулд бүр ингээд маш олон юмнуудыг хийх хэрэгтэй гэсэн. Шалгалтаа өгнө, даалгавраа хийн, хичээлд очино. За тэгээд хичээл болгоны өмнө баг 30-40 хуудас юм ном уншина. За тэгээд quiz өгнө те. Тэгээд маш олон шалгуурыг давж иж ерөн дүнгээ гаргадаг. Тэгэхээр надад хичээлүүд нь маш гоё, сонирхолтой. Бүх хичээл маш сонирхолтой, маш ухаантай профессорудаар зааж байгаа ингээд гоё хүрээлэлтэй байгаа ч гэсэн дүнгээ гаргахад бас ядаргаатай. Тэгэхээр ер нь л бүхэл бүтэн юм full time job гэсэн. Хичээл хийхэд ер нь тэгэл бүх цагаа зарцуулах хэрэгтэй. Ер нь бас маш их хичээх хэрэгтэй л санагдсан. За тэгээд базаад хэлэхэд манай сурвал бүх юмараа одоо well rounded буюу бүх юмараа сайн. Одоо ямар ч policy өөрчлөсөн байна уу, тэр технологиг өөрчлөн үү, ямар ч салбарт байна уу хамаагүй, хуульч байна уу, pre-med байна уу, engineering байна уу хамаагүй яг нэг юмараа холбогддог. За тэр холбогдож байгаа юм нь юу юм бэ гэхээр маш сайн философийн төвшөнд human story гэж яриад байгаа шүү дээ. Хүндрэлтний түүхэд ямар өөрчлөлт авчирч байна, ямар хувь нэмэртэй байна гэдгээр л маш сайн. Хүүхдүүд нь, профессорууд нь бүх юм холбогдож чаддаг гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл одоо чинь Америкийн Constitution-ыг бичсэн хүмүүс нь Колумбиатай холбоотой ч юм уу те. Одоо тэр улсын бүхэл бүтэн тусгаар технологийн документыг бичиж байгаа нь манай сургуулийн одоо чинь ideal ethic-тэй холбоотой байдаг. Тиймэрхүү тохиолдлууд маш олон байгаа. Та физик руу ормоор байна уу, pre-med руу ормоор байна уу, юу юм, biomedical engineer болмоор байна уу, хамаагүй амбицтай. Тэгээд одоо чинь хүндрэлтэнд нэмэртэй юм хийвэл манай сургуульд орох шанс нь өсөх баг. За тэгээд нэг харж байгаа юм нь болохоор хүүхд толгойн маш ач холбогдолтой ингээд маш сайн бодож тунгаасан. Тэгээд ийм чухал юмнууд гэдэг. Чухал гэдэг нь юу юм бэ гэхээр би одоо ингээд төгсөө цайн ажилтны болмоор байна гэдэг мотивацтай apply технологиос орохгүй. Дандаа хүүхд толгойн өөрийн гэсэн амар том амбицтай байдаг. Хүүхд толгойнтой яхад одоо би ингээд зүгээр ярьж байгаа энэ хүүхдэд залууг шууд татаж аваад ярих гэж бодъё л та. За та ямар мөрөлдөлтэй вэ? Яагаад Колумбиад тэнцсэн бэ? Юу хийсэн бэ гэдэг юм бол бүр юм тис өөр ертөнц шал юм том одоо маш том проблемуудыг шийдэж байгаа тиймэрхүү хүүхдүүд байдаг. Колумбиад хүрээд ирэх юм бол өгөх боломжууд нь маш олон хязгааргүй те. Сайн хийсэнчлэн яг ямар салбар руу ормоор байсан тэр нь ингээд гараа татхад ийм ойрхон байгаа. За тэгтээ нөгөө талаасаа та хүссэн хүн ингээд орчдөг гэсэн үг биш. Гэтэ яаж орох юм бэ гэвэл зөв тактик хэрэгтэй. За зөв тактик нь юу юм бэ гэхээр мэдээж супер байх хэрэгтэй, амбицтай байх хэрэгтэй. За тэгээд сайн бичдэг байх хэрэгтэй. За тэгвэл Колумбиад орох магадлал хамаагүй өксөх байх гэж би бодож байна. За тэгээд өшөө олон монгол хүмүүс хурж ирээд ямар гоё сургууль вэ, ямар олон хүмүүсийн амьдралыг өөрчилж байна вэ, ямар чухал юм хийж байна вэ, хүндрэлтийн төвшөнд ямар олон төслүүд хэрэгжиж байна вэ гэдгийг хараасаа гэж би бодож байна. За тэгээд welcome to Colombia.